Бидний эзэн аврагч Есүс Христийн мэндэлсний баярын мэндийг та бүхэнд хүргье. Бидний эзэн Есүс Христ бидний төлөө төрлөө. Жил бүрийн 12 сарын сүүлээр бизнесийнхний хувьд бол их ашиг орлого гүйлгээтэй чухал сезон болдог юм бол. Тэрний юу юм бэ гэвэл одоо Merry Christmas and Happy New Year гэдэг нэрийн дор нэлээдгүй олон одоо бараа баярын бэлгэнүүд янз бүрийн одоо зүйлсүүд бол зарагдаж их тийм одоо гүйлгээ сайтай цаг болдог. Бизнесийнхний хувьд бол нэлээдгүй маш их та цаг үеэс болж байгаа. За ялангуяа даашинз зардаг, баярын гоёл чимэл зардаг лангууныхан тиймэрхүү төрлийн одоо зүйлс худалдаалдаг хүмүүс бол нэлээд сайн ашиг олдог байна. За мөн энэ үеэр зоогийн газрууд, баар цэнгэний газрууд бас нэлээдгүй ашиг олдог. Яагаад гэвэл албан байгууллагуудын хүлээн авалтыг хийн, тэдээс тэдэн үнэтэй одоо хүлээн авалт зохион байгуулах бүрэн боломжтой ч гэдэг юм уу. Янз бүрийн одоо зар мэдээллүүдийг бид жилийн энэ үйлрэлээр бид их сонсдог байна. За жилийн энэ үйлрэлээр өшөө бас ямар үйл явдлууд болдгоо гэвэл бүхий л одоо албан байгууллагууд, хамт олнууд өөрсдийнхөө одоо тухайн жилийн алдартнуудаа шалгаруулж, өргөмжлөл гардуулж, за тэдэндээ бас шагнал бай бөхч ийм одоо баяр хөөр болдог ба. За тэгээд энэ бүх баярынхаа үеэр тэд нар нэг зүйлийг маш их ярьдаг болсон сүүлийн үед. Тэрний юу вэ гэвэл Merry Christmas, Happy New Year гэж. Тийм ээ. За гэхдээ харамсалтай нь Merry Christmas гэдгийнхаа утгыг тэр бүр мэддэггүй, тэр бүр ойлгодгүй. Энийг бол зүгээр бидний нэг сайхан баярын өдөр, бидний өөрсдийг маань нэг сайхан баярлуулдаг баярын өдөр гэж хүмүүс бодож, баярлаж, хөөрч, цэнгэж, өөрсдийгөө алдаршуулж, бас өөрсөндөө бэлэг сэлтүүлж ийм одоо цагуудыг гаргадаг байна. Харин Христэд итгэгчдийн хувьд бол Христийн чуулганы хувьд бол Merry Christmas буюу эзэн Есүс Христийн мэндэлсний баяр гэдэг бол бидний хувьд, бидний амьдралын хувьд, бидний итгэл үнэмшлийн хувьд туйлын утга учиртай ийм баяр хөөр болдог. Энэ баяр бол огт бидний тухай биш юм. Харин энэ баяр бол биднийг аварсан эзэн Есүс Христийн тухай юм. Энэ баяр бол намайг алдаршуулах миний алдрын тухай биш юм. Харин энэ баяр бол эзэн Есүс Христэд алдар магтаалыг өргөх түүний алдрын тухай баяр юм. Энэ баяр бол миний гоо үзэсгэлэнгийн тухай биш. Энэ баяр бол миний мэрэгэн ухаантай тухай биш. Энэ баяр бол миний хүч чадалтай тухай биш. Энэ баяр бол миний амжилтын тухай биш. Харин энэ баяр бол хүний биеэр энэ дэлхий дээр ирсэн аврагч Бурхны хүү Христ Есүсийн тухай баяр юм аа. Тийм ч учраас Christmas гэдэг үг өөрөө хоёр үгийн одоо нийлбэр үг гэдэг тийм үү? Christ нэг нь нөгөөх нь Mas гэсэн утгатай үг. Christ бол ойлгомжтой Христ гэсэн үг. Христ гэдэг нь Бурхнаар илгээгдсэн, тослогдсон, томилогдсон нэгэн гэсэн утгатай үг байна. Харин Mas гэдэг үг бол өөрөө латин үг бөгөөд энэ нь хүндлэл гэсэн утгатай үг. Christmas буюу Христмасын баяр гэдэг бол яг үнэндээ би өөрийгөө баярлуулдаг баяр гэхээсээ илүү бидний эзэн Есүс Христийг хүндлэн магтан алдаршуулдаг баяр юм аа. Яагаад энэ нь түүний баяр юм бэ? Яагаад бид түүнийг магтан хүндэлж алдар хүндлэлийг бид түүнд өргөх ёстой юм бэ? Яагаад гэвэл тэр хаадын хаан, эздийн эзэн, бурхтын бурхан. Тэр бүх ертөнцийг бий болгосон, бүхнээс өмнө тэр байсан, өнөөдөр бүгдийн дээр тэр оршдог, бүгдийн дотор тэр л бидний авардаг эзэн минь байна. Өнөөдөр бидний уншсан Библийн Матай номын 1-р бүлгийн 17-оос 2-р бүлгийн 12-р ишлэл хүртэл Христ чухам хэн болох талаар маш тодорхой өгүүлсэн байна. Христ бол хаан юм а гэдгийг бидний уншсан энэ ишлэл маш тодорхой өгүүлж байна. Шинэ гэрэн дээр сайн мэдээний 4 ном байдаг. Матай, Марк, Лук, Иохан гэсэн 4 ном байдаг. Дөрвөлөө 4 өөр өнцгөөс нь Христийг бичсэн. 4 нэгнийхээ бичээгүй орсон зүйлийг нөгөөх нь нөхөж бичээд энэхүү 4 ном дөрвөлээ нийлээд Христийн суу алдрыг, Христ бидний төлөө чухам юу хийсэн бэ гэдгийг энэ 4 ном бүрэн цогцоор нь бидэнд харуулж өгдөг ном байна. Та Матай номноос Христийн тухай уншиж чадаагүй зүйлээ магадгүй та Лукас, магадгүй та Иоханоос унших боломжтой. Ийм гэмэн Бурхан
4 хүнээр дамжуулан энэ чухал номыг 4 удаа бичиж оруулсан байна. Ялангуяа Матай ном бол Есүс Христийг юудэчүүдийн хаан, бүх ертөнцийн хаан, бүх үндэстний хаан гэдэг өнцгөөс нь Матай ном бол бичсэн байдаг. Бидний уншсан энэ багц ишлэл Есүс Христ бол Давидын одны хаан байлаа гэдгийг маш тодорхой өгүүлсэн. Ялангуяа бидний уншсан хамгийн ихний ишлэл бол 1-р бүлгийн 17 дугаар ишлэл дээр энэхүү Авраамаас Давид хүртэл 14 үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл 14 үе, Вавилонд цөлөгдснөөс Христ хүртэл 14 үе байваа гэж хэлсэн байна. Тэгэхээр Авраам бол Израиль үндэстний өвөг дээдс. Авраамын үр удмаас Израиль үндэстэн үүсэж гарсан байна. Авраам Бурханд итгэдэг нэг юм байсан. Тийм учраас түүний үр удам үе дамжин тэр итгэлийг өвлөн авсаар Израиль үндэстнэр Бурханд итгэдэг ард түмэн байсан байна. Тэгэхээр Авраам бол Израилийн хамгийн анхны өвөг дээдс. Түүний үр хүүхдүүдээс Израиль үндэстэн олон овог аймагуд нь Израиль үндэстний 12 овог аймаг тэнэг л хүнээс салбарлан үүсэж бий болсон түүхтэй. Ингээд Авраам өвгөөс ахуулаад Израилийн хамгийн алдартай хаан Давидыг хүртэл 14 үе өнгөрсөн байна. 7-оор 14 удаа л гэсэн үг шүү дээ. 14 үе өнгөрсөн байна. Ингээд Давид хаан болоод Израильчуудыг үнэхээр хөл хөсөр газарт тавиулж чадсан Израилийн хамгийн анхны бурханлаг, бурханд маш их дуулууртай, бурханд маш их хайртай. Үнэхээр Израилийн ард түмнийг маш бурхны хүслийн дагуу маш зөв зүйтэй замаар удирдан дагуулж чадсан Израилийн хамгийн үлгэр жишээ, хамгийн мундаг хаан нь болчихсон Давид хаан. Ингээд Давид хаанаас хойш Израильчууд Вавилон улсын цөллөгт колоничлогдсон орох хүртэл дахин 14 үе өнгөрсөн байдаг. Давидын хүүхдүүд Израиль болон Юдаг хаанчилж явсаар тэр донд бурхан дуулууртай янз бүрийн хаадууд гарч Израилийн ард түмэн бурхны өмнө янз бүрийн гэм нүгэл 9 шидийн юм хийж явж унаж босож дороотож явсаар эцэстээ Вавилончуудын боочлолд орсон. Энэ үе хүртэл дахин 14 үе буюу 7-оор 2 удаа үе өнгөрсөн байна. Ингээд Вавилоны боочлолд орсон тэр цагаас хойш Израильчууд 70 жилийн турш Вавилоны боочлолд байгаад эргээд их нутагтаа буцаж ирээд дараа нь грекчүүдийн боочлол, дараа нь ромчуудын боочлолд гэх мэтчлэн удаа дараалан орж ийхүү явсаар эцэст нь бидний аврагчсан Есүс Христийг төрөх хүртэл дахин 14 үе өнгөрсөн байна. Ингээд аваад үзэх юм бол 14-өр 3 удаагийн үе Авраамаас хойш өнгөрсөн байна. Авраамаас Давид хүртэл 14 үе, Давидаас цөллөг хүртэл 14 үе, цөллөгөөс бидний эзэн аврагч Есүс Христийг төрөх хүртэл 14 үе явсан байна. Тэгэхээр Давид бол яах аргагүй Израилийн түүхэнд, Авраам бол Израилийн түүхэнд яах аргагүй хамгийн чухал хүн. Тэр итгэлийн өвөг дээдс байгаа зогсохгүй Израиль үндэстний хувьд өвөг дээдс нь босоогүй. Давид бол Израилийн түүхэнд яах аргагүй чухал хүн байсан. Тэр бол Израиль үндэстнийг нэгтгэж, Израиль үндэстнийг хамгийн хүчрхэг болгож чадсан хаан байгаа. Харин Христ бол яах аргагүй Израилийн түүхэнд бас нэг чухал хүн. Энэ бол чухлаар барахуу чухлын чухал хүн. Энэ хүн бол Израиль Юудэгээр дамжуулан бүх үндэстнийг аврахаар ирсэн Бурханаас илгээгдсэн Христ буюу Есүс байлаа. Энэ гурван хүн Израиль Юудын түүхэнд бол маш чухлаар бичигдэх болсон ийм гурван. Харин эдгэрийн дотор жинхэнэ төгс авралын биелэл болсон хаан, жинхэнэ төгс авралын эзэн болсон Христ бол Есүс Христ өөрөө байлаа. Ингээд цааш нь үргэлжлүүлээд унших юм бол Есүс Христ инхүү мэндэлжээ. Түүний их Мария Йосефтэй сүй тавиад хэмээн өгүүлсэн байна. Энэхүү Йосеф нь өөрөө Давидын удмын хүн байсан гэдгийг өгүүлж байгаа. 20 дугаар ишлэлдэр харахтун түүнийг тийм бодож байхад харахтун эзний тэнгэрлэгч зүудэнд нь үзэгдэхэд Давидын хүү Йосефа Марияг эхнэрээ болгохоос бүү эмэгтэй. Учир нь түүнд олдоод байгаа нь ариун сүнснийх юм гэж хэлсэн байна. Йосеф бол Давидын удам байлаа гэж. Мөн цааш нь үргэлжлүүлээд унших юм 23 дахь эшлэлдэр харахтун онгон бүсгүй хүү төрүүлж түүнийг Имануэль орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэж нэрлэн гэсэн юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүс бол нэг талаар Давидын удам, хааны удам, нөгөө талаар тэр бол Бурханы хүү гэдэг.
Тэгэхээр Бурхны хүү гэдэг утгаараа тэр энэ ертөнцийг бүхэлдэн захирагч жинхэнэ хаадын хаан мөн юдэчүүдийн хувьд бол тэр бол хамгийн чухал хаан нь юмаа гэдгийг Матай ном бидэнд чухлаар өгүүлж байна. Хоёрдугаар бүлгийн хоёрдугаар ишлэл дээр цааш үргэлжлүүлэн харах юм бол саяхан мэндэлсэн юдэчүүдийн хаан байна гэж дорн зүгээс ирсэн зурхаачид Херод хаанаас асуусан байдаг. Херод гэдэг нь тухайн үеийн юдэчүүдийг захирч исэн хаан. Херод бол Израилийн хаан, Юдын хаан, жинхэнэ юдэ хүн бол байгаагүй. Херодыг бол ромчууд Израильчуудыг захируулахын тулд дээр нь албаар томилсон захирагч байсан. Харин энэ мэдээг сонсоод Херод хаан маш их сандарсан. Яг тэгвэл юдэчүүд өөрийнхөө жинхэнэ хааныг өргөмжилчих үедээ намайг хаан байлгах юм нь болчих үедээ гэж маш их айсан байдаг. Ингээд юдэчүүдийн хаан төрөх ёстой хуулийн багш нар буюу Библийн багш нарыг дуудаад асуудал нөгөө багш нар Библиэс дараах ишлэлийг гаргаж ирж уншсан байна. Юда нутгийн Бэтлехэм Юдагийн дээдсийн дунд чи огтхонч дорд бус. Ард түмэн болох Израилийг хариулах удирдагч чамаас гарах болно гэж хэлсэн байна. Энэ ишлэл ч гэсэн Есүс Христ бол хаан бөгөөд тэр бол удирдагч юмаа гэдгийг энэ ишлэл мөн өгүүлж байгаа. 10 дугаар ишлэлдэр тэд одыг хараад үлэмж баяр хөөрөөр бэлхав. Тэгээд гэрт орж их Маригийнхын хамт буюу хүүхдийг хараад өвдөг сүтэн түнд мөргөж эрдэнсийн хайрцгаа нээгээд алт гүгэл мэрийг бэлэг болгон өргөвөө гэж хэлсэн байна. Ингээд дорн зүгээс ирсэн зурхаачид тэрхүү одыг даган явсаар Христийг төрөхөд гарсан тэр одыг дагаж явсаар тэд зурхаач гэдэг нь тухайн үедээ бол астрономичд буюу одон оромчд байсан шүү. Тийм учраас тэд шинэ гарсан нэгэн одыг дагаж явсаар хагаад энэ нь юдэчүүдийн хааны од болохыг нь ойлгосон байна. Тийм учраас өнөөдөр Израилийн далбаан дээр Давидын од буюу одны тэмдэг байдаг шүү дээ. Энэ нь өөрөө аврагч эзэн Есүс Христийг бэлэгддэг од. Үүнийг Давидын од гэж нэрлэдэг. Тэрхүү Давидын од буюу жинхэнэ Христ эзэн төрлөө гэдгийг энэхүү бэлэгдэн харуулсан байна. Тэд нар ирээд төрөөд удаагүй байгаа Есүс Христэд тэд мөргөж хүндэлсэн. Энэхүү мөргөж хүндлэхдээ хайрцаа нээгээд алт гүгэл мэрийг бэлэг болгон өгсөн. Энэ нь хаадад өгдөг бэлэг байдаг. Алт гүгэл мэр гэдэг бол тухайн үеийн ойрох дорнодын улс орнуудад байсан өөрсдийнхөө хаадтай бэлгэлдэг бэлэг нь байсан. Тэгэхээр энэ бэлэг ч гэсэн Есүс Христ бол хаан юм аа. Хаан төрлөө гэдгийг энэ бэлэг нь угаасаа бэлэгдэн харуулж ирсэн. Ингээд аваад үзвэл Есүс Христ нь Давидын удам хаан. Мөн тэр Бурхны хүү гэдэг утгаараа энэ бүх дэлхийн ертөнцийн бүх улс үндэсний бүх хаад эрх баригчдын дээр орших цорын ганц хаан юмаа гэдгийг энэ хүү Библийн ишлэл багш ишлэл бидэнд маш тодорхой харуулж байна. Би өнөөдөр нэг зүйлийг та бүхэн тунхаглаж чадна. Бидний эзэн хаан болох Христ Есүс төрлөө. Тэр бол бидний аврагч эзэн, тэр бол Бурхны хүү байгаа зогсохгүй, тэр бол бидний эзэн хаан юмаа. Бид түүний үгэнд захирагдаж бид түүний хүслийн дотор амьдрах нь өнөөдөр бид түүний эзэн буюу өөрсдийнхөө хаанаа хэмээн өргөмжилдгийн хамгийн гол утга учир юм аа. Есүс зөвхөн Давидын орыг залгаж махан биеийн хувьд засаглалын хувьд юдэчүүдийн хаан болж ирэх гэсэнгүй. Тэр энэ дэлхийн бүх ертөнцийн бүх ард түмнүүдийн хаан нь байхаар энэ дэлхий дээр ирсэн юм аа. Энэ дэлхийн хаадууд зэвсгийн хүчээр, цэргийн хүчээр, бодлого стратегиэр дэлхийг хаанчилдаг бол харин Есүс Христ өөрийн ариун сүнсээрээ, сайн мэдгээрээ, загалмаа дээрээс урсгасан цусаараа, амьлсан хүч чадлаараа ариун сүнсээрээ тэр энэ дэлхий дээр хаанчилдаг юм аа. Түүний хаанчлал хил хязгаар гэж байхгүй. Бүх үндэстэнд түүний ард түмэн байна. Бүх үндэстэнд түүний үг өнөөдөр хэрэгжиж байна. Бүх үндэстэнд түүний нэр алдаршиж байна. Түүний хаанчлалыг энэ дэлхийн ямар ч хаанчлал зогсоож чадахгүй, энэ дэлхийн ямар ч хаанчлал түүний хаанчлалаас илүү гарч чадахгүй. Хүний тогтоосон хаанчлал устж үгүй болдог бол харин Есүс Христийн хаанчлал өдгөө энэ дэлхий дээр тэр ирсэн цагаас хойш 2000 жил үргэлжилж байна. Зөвхөн 2000 жил тэр хүмүүсийн зүрх сэтгэл хаана байгаа зогсохгүй хожим тэр ирж өөрийн хүмүүсийг тэнгэрт авснаар хожим түүний хаанчлал үрд мөнхөд тогтох болно. Харин моёрын сүнс ба түүний хүмүүс үрд мөнхөд танд онох болно. Энэхүү түүний хаанчлал бүрэн төгс биелэж, энэхүү түүний хаанчлал бүрэн ялалтад хүрэх болно.
Бид бол тэр хаанчлалын иргэд бид бол өөрсдийн хааны хүндэлж өөрсдийн хаанд алдар магтаалыг өргөж амьдардаг хүмүүс юм аа. Юудын хаан Херод, Ромчуудаар томилогдсон Юдэ бус хаан Херод зөвхөн өөрийн байр суурьны төлөө тэмцэжсэн бол харин ард түмэн одон оромчид Библи Есүс бол хаан бөгөөд түүнд алдар хүндлэлийг өрг хэмээн тунхаглаж байсан. Өнөөдөр энэ дэлхий таны хувьд таны хаан байхыг хичээдэг. Таны дор хүсэл, таны сонирхол, моёрын сүнсний хүсэл тачаал энэ дэлхийн хүмүүсийн үзэл бодол бол өөрийгөө хаан болгож, өөрийгөө тахин шүтэж, өөрийнхөө хүсэл тачаалыг нэгдүгээр тавьж амьдрахыг дэлхий бидэнд заадаг бол харин Библи бидэнд юу гэж ярьдаг вэ? Жинхэнэ хааныг нь хаан ширээн зарж түүнийг зөвхөн өргөмжлөн хүндэлж амьдрахыг Библи бидэнд намлдаг юм аа. Тиймээс ахын дүүсээ би та бүгдийг зоригжуулмаар, би та бүгдийг урамшуулмаар. Бидний эзэн Есүс Христ хаан төрлөө түүнд алдар магтаалыг өргөж амьдраарай. Өнөөдөр маргааш энэ өдрүүд таны хувьд Есүсийг болсон өдрүүд байгаасай. Өнөөдөр маргааш энэ өдрүүд таны хувьд Есүс талархсан, Есүст залбирсан, Есүст амьдралаа даатгсан Есүсийг хүндэлсэн өдрүүд байгаасай. Энэ л Крисмасын жинхэнэ утга учир юм шүү. Дуулал номын 2 дугаар бүлэг дээр бидний эзэн Есүс Христ хаан бөгөөд түүнд бид хэрхэн хандах талаар маш тодорхой ийхүү өгүүлжээ. Үндэстнүүд юунд өвмөлдөн, ард түмнүүд дэмий юунд хувилдэн, эзэн ба түүний тослогдсон нэгнийг эсэргүүцэн, газар дэлхийн хаад сууцгааж захирагчид хоорондоо зөвлөлдөж хэлэхдээ бид тэдний гинжийг тасалж, хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая гэх боловч тэнгэрт залрагч инээж байна. Тэднийг эзэн тохуурхаж байна. Тэгээд тэрээр тэдэнд уур юугаараа айлдаж, хилэн юугаараа айлган би ариун улс Сиондоо өөрийн хааныг өргөмжилсөн гэлээ. Тэрхүү хаан нь Христ юм аа. Цааш нь үргэлжлүүлэн уншвал би эзний зарилгийг тунхаглана. Тэр надад хэрэгтэй. Чи миний хүү. Өнөөдөр би чамайг төрүүлв. Надаас гуйв. Би үндэстнүүдийг чиний өв болгон дэлхийн хязгааруудыгч чиний эзэмшил болгон өгнө. Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж шавар сав шиг бутлах болно гэсэн. Тиймээс хаадаа ухаалаг бай. Иймээс дэлхийн шүүгчдээ сургамж ав. Эзэнд эзэнд үйлчилж сүрдэн баясгатун. Хүү гүнс эс тэгвэс тэр уурлаж тэр та нар замдаа сүрэх болно. Учир нь түүний уур хилэн удахгүй ясах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй гэж хэлсэн. Амен. Хаадын хаан болох Христ Есүсийг эмээн хүндлэх тухай энэ дээр өгүүлж байна. Бүх эзэдийн эзэн болсон, бүх дэлхийн захирагч жинхэнэ хаан болсон эзнийг энэ дэлхийн хаад та нар зөвхөн түүнийг хүндэлж, түүнд зарагдаж, түүнийг биширч, түүнийг эмээн, түүнд үйлчил гэдгийг энэ ишлэл бидэнд өгүүлж байна. Энэ Библийн хэсэг бидэнд маш тодорхой үнийг өгүүлж байна. Тэгэхээр хүмүүс айдаг, Христэд итгэжтээс айдаг. Яадаг бол улс орныг минь христчин болгоч байдаг гэж. Монголыг минь монгол байдлаас нь алдагдуулж байдаг гэж. Монгол үндэстний бурхан өөрөө бий болгосон юм чинь бурхан өөрөө монголчуудад хайртай байдаг. Тэр бидний хэл, ёс заншил, тэр бидний уламжлал, энэ бүхэн бид энэ үндэстэд байгаа сайн сайхан бүхэн бурханаас ихтэй гэж бид итгэдэг. Тийм учраас тэр яагаад бидний төлөвлөгөө агуулна гэж. Харин ч тэр би Монголыг монголоор хөгжүүлж, монгол үндэстэнд өөрийнхөө нэрийг аврагч эзэн Есүс Христээр дамжуулан алдаршуулах нь түүний хүсэл юм аа. Олон хүмүүс Христээс айдаг. Яагаад гэвэл Христээс болж манай тусгаар тогтнол алдагдах вэ? Христээс болж манай үндэсний өв соёл уламжлал байхгүй болох вэ гэж айдаг. Би Христэд итгэхэд 20 жил болж байна. 20 гаруй жил болж байна. Би улам л үндэстэндээ хайртай болсон. Би улам л эх орноо хайрлаж энэ үндэснээ эзний зөвхт байдал, сайн сайхан эрүүл сарвал амьдрал дотор хөтлөн дагуулахыг улам л би хүсэх болсон. Христ эзэн энэ дээр шүүх талаар өгүүлж байна. Хэрвээ та нар түүнийг үнсэхгүй бол, хэрвээ та нар түүнээс айн имэж хүндлэхгүй бол тэрээр яг шавар савыг төмөр таягаар цохон ботлохын адил та нарыг хэмх цохино гэж хэлсэн. Энэ нь эцсийн шүүлтийн тухай өгүүлж байна. Есүс ямар ч улс үндэстний тусгаар тогтнолыг алдагдуулахыг хүсдэггүй. Есүс ямар ч үндэстнийг нөгөө үндэстнээс нь дорд болгон тэднийг боолчилж, коломжлохыг Есүс хүсдэггүй юм аа. Энэ бол Есүсийн хүсэл огтоос биш. Есүс ямар ч үндэстний
хүмүүсийн сайн сайхныг алдагдуулахыг хүсдэггүй юм аа. Энэ бол Бурхны хүсэл биш. Харин бид гин нүглээ үйлдэн явсараа бол хожим ямар ч үндэснийг гэлтэхгүй бүхэл хүн бүтээсэн цорын ганц бүтээгчийнхээ өмнө шүн шидэгдэх болно. Библи үүнийг л бидэнд өгүүлж байгаа. Тиймээс ахын дүүсээ бидний эзэн хаан төрлөө. Хүндлэг түн, бишрэг түн, аюу тугай. Тэр л бидний цорын ганц эзэн. Тэр л хүндлэл магтаал алдрыг авах зохистой нэг. Бид түнд дуулууртаагаар амьдарч бид түнд үйлчлэх ёстой юм аа. Дуулал номын саяны миний уншсан 2 дугаар бүлгийн 11 дугаар эшлэл. Эмийн эзэнд үйлчилж сүрдэн баясгах гэж хэлсэн байна. Хэрвээ Христ Есүс таны хаан юм бол, хэрвээ та түүнийг өөрийн эзэн хаанаа хэмээн хүлээж авсан юм бол, та эзэнд үйлчил. Та сүрдэн баяс. Мөн 12 дугаар эшлэлдэр үргэлжлүүлэн түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй гэж хэлсэнчлэн та түүнд итгэл найдвараа тавь. 2016 он эзний ивэл дотор өнгөрсөн гэдэгт би итгэлтэй байна та нарын амьдрал. Харин 2017 онд та өөрийн хаанд үйлчилж сүрдэн баясаж түүнд итгэлээ өгч амьдраарай. Бидний эзэн хаан таныг ивэх болно. Бидний эзэн хаан Есүс Христэд бүх алдар нь байх болтугай. Амен. Хамтдаа бүдрээ залбирцгаая. Агуу хүчрэг Бурхан эцэг нь та бол хаадын хаан, эцдийн эзэн, Бурхтын Бурхан. Та бол ариунаар оршигч, та бол амьд оршигч. Бүхнийг бүтээж, бүхнийг эхлүүлсэн, бас бүгдийг төгсгөж, бүгдийг шүүгч, бүгдийг өрөөгч Бурхан минь лээ. Бидний төлөө өөрийн хүү Есүс Христийг эгэл даруй байдалд энэ дэлхийд илгээж хүнээс төрүүлж, хүн байдал дотор түүнийг амьдруулж, хүнтэй адил сул дорой байдал дотор түүнийг амьдруулж, харин хүний байдал дотор та өөрийн төгс хүчийг харуулж, үхлийг, гмийг, сатаныг энэ дэлхийн харанхуй түүгээр дамжуулан ялснаа. Эдүүгээ бидэнд та эрхчлөө. Сүнслэг эрх мэдэл, эдгэрэл, нэгүслийг сойрхсон тандаа баярлалаа. Тийм ээ, Есүсээ та бол бүх үндэсний хаан. Та бол бидний хаан. Бид таныг хаанаа хэмээн итгэж, хаанаа хэмээн өргөмжилнө. Учир нь тань шиг энэ дэлхий дээр хаанчилсан ямар ч хаан өнөөдрийн хүртэл байдаггүй. Та хайраар, та үннээр, та ариун сүнсээрээ та энэ дэлхийг захирдаг. Та биднийг эдгээдэг, та биднийг чөлөөлдөг, та биднийг тайвшруулдаг, та бидэнд сайн сайхнаа өгдөг. Танд баярлалаа. Бид танаас имэж, таныг хүндэлж, танд үйлчлэхийг хүсэж байна. Есүс Христийн нэрээр залбирanгуй баярлалаа. Амен. Амен.